Тэгэхээр ч бас алцгнаад шал хийгээд өгдөг. Дараа нь гэсэн үг байлаа. Cancel дээр хайж. Дахиад биччихье. Бисийг ирнэ гэж тэгж ирвэ. Хогч баглаа. Хотта мэнэ. Нэр бүтггүй байх гэж. Хогч хэлээ. За нэг юм байсан. Яа шившэр хэнтэл. Илтгэдэг гоо сайхан нэг юм байсан. Яг үнэ. За хэлчихв. За түр пинчээс. Сэмэт. Сэмэт манай одоо энэ дугаарыг дөрөвдүгээр дугаар эхэлж байна. Тэгээд манай энэ дугаар дээр манай урилгаар шай бүхэл санал гэсэн байна. What? Ирсэн байна. Араас нь тийм болж ирсэн гэж байна. Яг бисээ ихчихсэн. Энэ зүйл Хасаарай. За тэгээд ихсэн хоёр цочин маань өөрсдөө танилцуулаад хамтлаг танилцуулаарай. За. Өөрсдөө танилцуулчихсан хамтлаг танилцуулсан. Хамтлаг хэлээд танилцуулах юм уу? За, шай бүбэрс хамтлагийн бөмбөрчин хэлбэг очир байна. Шай бүбэрсийн дууч өргөлөө. За. Шууд хамтлагийнхаа түүхээс эхлэе да. Хэдэн онд байгуулагдсан бэ? Яагаад юу нах хамтлаг энэ хамтлагийг байгуулах? Тэгсэн амар шууд ингэх юм уу юу? Ажил амьдрал яаж юм гэж гэхстэй биш. ойроо сайн юм хэлчихлээ. Хамтлагийн сонь сайхан уу? Хамтлаг өнгөрсөн жилийн 9 сарын 14-нд техникийн альбомыг дуусгаад тэгээд хоёр дахь альбомын үйл ажиллагаанд ороод явсаар л байгаа. Сонь сайхан гэвэл одоо нэг 2 дуу бол бүртгэсэн. 3 дараачийн 5-6 дууны зүгээр концепц нь бол гарцсан тиймэрхүү байдалтай. Эхний дуугаа цацсан, хоёр дахь дууныхаа дариулган дээр ажилласаар л байгаа. Тэгэл цаашдын дуунууд нь болохоор зөвхөн концепцүүд нь тодорхой болсон нэг тиймэрхүү байдалтай. Хоёр дахь цомгийн нэр нь ямар сон? Daft House гэдэг альбомын нэртэй байна. Эхнийхээ альбомтой ингээд холбогдож байгаа тийм концепцтэй гэсэн. Ер нь анх шай бүхэл санал эдэн дарах байгуулагдчих. Байгуулсан түүхийг одоо манай өнгөөр би нэг сүүлд харсан. 19 онд байгуулагдсан. Би чи юунаас зэрэг салгадчих ирж ил тэгэл тэгсэн чинь л одоо солигдсон дулгаа утсан амьдч юм дээр сонсдог болцсон тэгэл. Тэгэл ийм Нирвана сонсуулаад тэгэл тэгж байгаа л сүүлдээ Nissan Center сонсдог болол. Тэгэл ер нь нэг хамтлагтай бол юм л тэгэл. Тэгээ нэг 10 жилийн 3 нэ зэрэглэж болчихсон. Бадрал гээд бас маань 10 жилийн нэ бөмбөр тоглолт гэж тэгээ болоо явчихсан. Ер нь яг хамтлаг байгуулах сэтэл яаж түрүү хаанаас тэгээд ярилцаалцаа байгуулъя гэж хөгжмөө бэрчээрэл. Тийм шүү. Шахуу шай. Энэ хийгэл юм шахуу шай гэдэг. Тэгээ шай бүхэл хамтлаг яг гарчсан цагаас айгу актив байсан. Хамгийн актив байсан юм хэд бол 19 онд байгуулагдсан хэрэг нэг ковидын хэдэн жил байгуулсан. Тэгэл нэг 22 оноос хойш ер нь энэ хамтлаг байт юм байна. Хамтлаг гоё хамтлаг гэж хэлээд болсон болж байна. Багч 19 онд тэгс байгуулагчаас ихтэй тэгэл гурлаа нийлцэн л зөвхөн нэг ямар нэр хүүгээ шай бүбс гэж үгээгээл тэгмүүд шай бүбс гэж нэр өгсөн юм. Яг бүгдээ нөгөө гадуур бааж чаддгүй. Гэртэл баадаг. Рик Морти дээр ярьсан шай бүбэр рик нэг бүр тустай гариг мэрэг дээр шаадсан юм. Гэрээс гадуур бол баасч үрдэг гэсэн. Тийм энэ би сайн болж ирэхэд рик Морти ярьсан. Одоо хайвал манайх гарч ирнэ. Тийм. Агуулгаа тийм. Би шай бүхэл саналыг бизнес фестивал дээр тоглож байгааг харчихсан. Тийм. Дан Монгол санал биш дээ. Яг урсгалаа юм бол тодорхойлол юм хөө урсгалаар аль төлөхөд болох юм гэдэг байсан. Уг нь бол яг new metal гэж утсан. Тэгээд
бас яан дундаа тэгэл групп тогломоор байна. Одоо сүүлдээ баг кормор тоглох юм уу гээл янз бүрийн яриад. Тухайн үеийн бас орж ирж байгаа мэдрэмжээс шалтгаалах тий. Тийм нөгөө хүмүүсийн өөртөөх нь гаргаж байгаа нөгөө хүчмийн мэдрэмж холилдож байгаа шүү дээ. Тийм тэндээс ингээд энэ элементүүд орж ирээд тэнгуүтэй шууд яг ийм одоо нэг урсгал чанар би тодорхойлж чадж жоохон төвхтэй болчиход байгаа. Гэтэ яг хуу төхүүлэхэд бодлоо мэдээж new metal-аас эхлэе гэдэг байр суурин дээр явж байгаа. Тэгээ яваанда hardcore, groove, alternative юмнууд ингээд хүмүүсээс гараад байгаа болохоор ишүүл хүмүүлэн байдаг ч юм уу, дуулал гэдэг ч юм уу, хөмрийн имлэл гэдэг ч юм уу. Тэгээ ерөөхдөө нэг тиймэрхүүл чанар гэх юм. Тийм шүү дээ. Яг заавал ямар нэгэн урсгал гэдэг нэр томьёо баригдах шаардлага байхгүй. Гарч ирж байгаа зүйлээс бүтээлээс бас шалтгаалах. Хамгийн анхны дуу нэлээ. Хамгийн анхнаач одоо мах уу? Биш. Телевизэд тэр цацагдааг л тэр ер нь уус цацахгүй байхгүй биш. Барцсан дуу байгаа гэж. Хамгийн анхны дуу олонд цацчихсан дуу. Тэр нь мах. Яаж тэр дуу бүтв? Яагаад мах гэж нэрсэн? Тэр ч дээ ядаргаат. Тэн дээр ч өстө маш их сүнсэн юм ярьмаа. Зөв мах гэдэг зүгээр ингээд тонгорвол хам гэсэн үг. Тэгэл тэр нэг биений одоо нэг хайрын дуу шиг хар тал нь гимэр тэгээд тэрнтэйгээ яг зүйлдээ уучруулад ингээд хам болтлоо найзлаад бие бинийг ойлгоцсон л гэсэн утгатай. Өөртөө Тэгээ хам хэр жоохон сая гэдэл тэгэл тонгоргоол мах гингүүтээс жоохон зэрлэгсэн. Сонирхолтой шүлгийг хэн бичсэн дууныхаа гори бичсэн. Яг ямар мэдрэмжсийг өөртөө тэгж нүүр тулсан мэдрэмжс гарчсан шүү дээ. Өө тэгтэрчтэй олон юм л өсөө тэгэл. Алдж ижил гарсан шүү дээ. Юу ярьсан шүү дээ. Яг анх шайп бүсийг сонсож байгаа юм хэрэг сонсоод тэр дараа нь rap talk ихний цагийн цамд багцсан дөө. Тийм. Rap talk ерөнхийдөө бол жоохон хөрөнгөлөө. Агсагчсан. Тэгээд rap talk миний хамгийн бас төгтөд байна. Rap talk дон хатгалаа. Тэр ч дээ Хүчмийн бүтцийн хувьд л ерөнхий дугуйлт юм энэ болохоор манай зохиогч тулгаа бол гаргасч байгаа. Тэгээд за ийм бриф байна. Энд дээр ингэж явъя, бөмбөр ингэж явуул яаж ийна гэж ярилцаа. Тэгээд тэр нь маш удаан ингэж олон удаа ховсож яг тэр доо бүтсэн. Ер нь бол сайжруулах гэж нэлээд зүтгэсэн доо. Тийм гэхдээ сонсоод бол элементүүд нь маш энгийн. Хэдхэн рефуттэй бөмбөр нь ерөөдөө нэг чигт ингэ яваад босч байгаа. Гэхдээ яг нэг тийм сүнслэг гоё тийм утгач гэсэн яг тийм тэрнийсэн рүүмдээ яг зохицгол тийм үнцгий утга нь тийм бүтэн түүх гэвэл одоо тэгээ тэр түүхийг одоо нэг бүчлээ ярих нь бас жоохон хөвгтэй байна. Зөв бүтэн түүх нь бол тийм урт хугацаанд ингээд сайжруулалт ингээд их хийсэн. Гэтэ бас стил бид нар өсөө сайжруулсан бол гэдэг одоо миний хувийн үнц бас жишээ байгаа. Өсөө сайжруулсан бол өшөө гоё дуулах байсан даа гэдэг ч юм уу. Бид нар ерөнхийдөө ихнийхээ цаг мөн дээр жоохон ярангуй хандсан тал байгаа даа. Хэдэн дооны ардаас ирэхэд бас ихний цамгаа гаргая гэж бодож байсан. За тэр үнцтэй санаж байна. Ихний цомогч тэр зүгээр яг бас бүтэн цомогч зүгээр нөгөө нэг EP гаргая гэл. Тэгэл зүгээр байгаа хэдэн дугаар л тэр чинь 6 дуутай байлаа. Тэгээ нөгөө нэг тамилах зурч юм болохоор зүгээр тусдаа зүгээр цацсан дуу. Яг цомогч орох юм. Би ч бас подкаст тамилах зур гэж нэрэлт юм уу гэж бас бодож ирсэн. Тэр чинь нэг бас нэг хипхоп тамилах зур гэдэг нь хард. Гайхман тань за бас ихэд бол гэсэн. Тэгээд шайпуп самплаг цаасаа өмнө тамилах зур гэдэг дөө шүү дээ. Тэгээ сонссон чинь нэг төвчтэй ч юм дээ. Эдгээр гори хоёр манайх яаж танилцчихсэн хамтлагт орох шийдвэрийг бас яаж гаргав? За тэн дээр би ярьж байгаа. US. Битүүр нэг дундын найз гэдэг. Одоо тэнд сууж байгаа. Байна уу? Битүүрийн дундын найз байдаг. Тэгээд одоо нэг
толгойд төр ярьсан шүү дээ манай нэг гитарчин залуу Гори тэгээд бадралд бөмбөрчин байсан гэдэг энэ гурав анх хамтлаг байгуулад явж байсан. Тэгээд хуучин бөмбөрчин нэг Япон явахаар болсон. Тэгээд бөмбөрчин байсан байгаа юм л та. Тэгээд манай дундын найз намайг санал болгоод тэгээд анх энэ хүмүүс над дээр ирээд надаас бөмбөр түрээслэх шугамар ирж танилцж байсан байхгүй юу? Халдвар их гэдэг бөмбөр ирэхтэй болчиход надад би нэг гэртээ юм цэглаа бөмбөртэй байсан. Тэгээд тэрийгээ түрээслүүлээ. Тэгээд танилцж байсан. Тэгээд дараа нь ер нь юм метал бидээ ингээд бүгдээрээ дуртай гэдэг мэдлцээд ерөөдөө нэг юм жоохон чиг хандлага аваад тэгээд өмөрчний явсан болохоор намайг энэ хамт тоглох уу гэдэг санал тавил. Тэгэл би очиж үзээл надад аимшигтай таалагдал. Тэгэл зүгээр л би ерөөсөө хамтлаг момттой боломжтой мөрөөдөж хөө төсөөлөж хөө байжсэн чинь хүмүүс амьдрал орж ирээд бөмбөр тоглоод тэгсэн чинь надад тэгэл би зүгээр л автоматаар тэгээд шахуу саналын бөмбөр бас айгүй гоё л гэдэг та. Нөгөө сонсдог хөгжмөөр амар санал нийлсэн гэдгсэн шүү дээ танилцаад. Сонсдог хөгжмийнхаа талаар анх ер нь метал хөгжим, амьд хөгжим эзэнээс яаж сонсч эхлэв? Хамгийн хайртай хамтлаг юу байна? All time favorite хамтлаг ямар хамтлаг байна гэдэг талаар ярьж. Тэн нэгтлэх үү? За миний хувьд би ч 19 оноос л тулгаа надад сонсуулж эхлэв. Тэгэл анх Nirvana сонссон. Тэгэл араас ниснээр анх удаа үзэл. Тэгэл тэгж би ч ямар таг хипхоп биш юм уу? Бажит сонссон. Барил модны хоёр болохгүй. Модны хоёр. Тэгэл анх тэр нөгөө ниснийг очиж тулгаа бадрал хоёртой гурлаа зүгзэл. Тэгс чинь тэгэл амар таалагдал. Тэгэл ер нь энэ урсгалаар дахиад жоохон цаашаа сонсъё гэж бол тэгэл Монгол амтуудаа эхлээд сонсч эхэлсэн. Тэгэл булсараа. Тэгээ зүгээрдлийг бас сонсч эхэлсэн. Тэгэл тулгаа дахиад Slipknot гэж сонсуулаад тэгэл Slipknot донцсон байж байгаа л тэгэл дахиад Korn болоо тэгэл System of Down, Deftones зэрэг. Тэгээ би ч бас нэг тийж амар судалж сонсоод зүгээр юм бэл яг гоё дуугийн сонсоод гоё юм байна л. Тэгээ хамгийн дуртай хамтлаг Pink Floyd байна. Амар нөхөд ярьсан шүү дээ. Pink Floyd. Гэтэл би Pink Floyd дуртай гэсэн. Fuck new metal гэж. Pink Floyd байсан. Амар. Үрхтэй. За эдгээр за миний хувьд би одоо наад чирээ өдөржин бодлоо. санддаг гэж. Санддаг. Тэгээд сансан захаасаа ерөөдөө яг ингэж юм аа. Нөгөө би нөдөр хоёр ахтай байхгүй. Тэгээд манай хоёр ах намайг 10 жил 7-8 дугаар ангид байхад л тухайн үед болохоор юу гэдэг вэ байхгүй нөгөө Pentium гэдэг нэг компьютер гэдэг байсан шүү дээ. Тэгээд тийш чи нөгөө нэг заавал альбом хийж CD хийж шүүжин сонсдог байсан байхгүй. Тэгээд өдөр чинь нөгөө CD-нуудаа ингээд ахнаар авчираад альбом авчираад ингээд хийгээд чарлуулад ингээд байж идэг гэрт. Би болохоор нэг жоох хөвгтэй байгаа шүү дээ. Тэгээд би ингээд хөгжим биж юм байна танилцсан түүхмэнд ирээд байгаа байхгүй. Тэгмээд би нөгөө өөр янз янзын хөгжим ерөөсөө сонсож үзэж байгаагүй. Тэгэл би анх ингээд хөгжим сонсохдоо ерөөсөө ахнаар сонсч ирсэн одоо тэр King, за тэгээ Sound Lemons, за тэгээ Swans, Green Day, Linkin Park, Rammstein юмнуудыг сонсч ирсэн байгаа байхгүй. Тэгээд би надад уцс байдаг байсан байхгүй. Тэгэхэд угаасаа нөгөө уцмас гараачихгүй баг байсан юм шиг. Би нөгөө нэг ахынхаа уцыг өмсдөг, дүүгийнхаа уцыг барьдаг хөөхтэй байхгүй. Айлын донд. Тэгээд ахын багцсан уцыг өмснө, дүүгийн хайсан уцыг барьдаг. Тэгэхэд нэг юм дэлгэдэг материал байдаг гэсэн байхгүй. Тэгээ memory хийж дуу сонсдог. 16-8 апдейт нэг жижиг memory гэдэг шүү дээ. Тий. Тэгээд би memory-го компьютер руу хийгээ сурцсан. Тэгээд ах нарын сонсдог хөгжмийг memory-нд хуулаад тэгээд материалаараа чивчээрээ сонсдог харамслаг гэсэн байхгүй. Тэгээд тухайн үед нөгөө YouTube энэ байсан юм бүүм би санддаг бай. Тэр чи одоо 11 он маань 10 он юм ааш. Баггүй тэрнгууд гарч ирсэн байх тий. Гэтэ монголчууд юу гэдэг вэ? Тий хэрэглэж эхлээгүй л ирсэн юм шиг байгаа тий. Тэрнгууд би 8 төрөйдөө тийм хөгжим сонсдог. Гэхдээ тэрэнд амар дуртай байгаа байхгүй. Яа тэгэхээр ах нарын тэр vibe надад нүдэлчихэж байгаа байхгүй. Тий. Ер нь бас тэгээд би дурсан зүйлчж байгаа шүү дээ. Тий харин. Тэгмүүд би дараа нь хөгжим мэдчих юм байна гэж ойлгосон юм гэсэн чинь би 13 онд оюутан болоод л ер нь хөгжмийн
ертөнцид ингэж хөл явж байгаа байхгүй. Тэгсэн чинь би ингээд оюутан болохоос өмнө би нэг найзтайгаа хамгийн анхны тоглолт гэсэн чинь би юм үзчихсэн заяа. 12 онд нөгөө нэг Элсаунд Валентинаар тоглолцдог байсан та санаж байна. Чожтой биш ээ. Элсаунд яг би даасан 2 сарын 14 болгонд Forever 2-4 залаачлаа. Юу лээ. Тийм тоглолт хийдгээс байна. Хэдэн 11-2 онд. Тэр үстэй өөрийгөө ч мэдэхгүй. Тэгэхээр нөгөө манай ангид нэг бас нэг юм амьд хөгжим сонсдог хүүхэд байсан байхгүй юу. Тэр хүүхэд намайг чи ийм хөгжим сонсдог юм чинь хоёулаа тоглолт үзэл та гэд би тэр хүүхдийг дагаад хоёулахнаа 10 дахь анги байсан. 10 дахь ангид чинь 11 онд тахгүй юу. 12 он юм уу. Тэгээд тэр тоглолтыг үзэх надад амар гоё байх. Яа тэгэхээр би саундыг уус ахнаар сонсдог, би сонсдог доонуудыг баг мэддэг болсон байсан үгүй байхгүй. Ойлгож идэх бас нэлээ. Тэр 2011 онд бас яг хамгийн анх нэг Монгол шилтгэн плейтэн болдог гэсэн шүү дээ. Тэр малаг Монгол шилтгэнд идэгсэн байхгүй. Тэгээд тэр үед чинь 12 3-тай жоо хөгжсөн. Тэгэл яг хашаад аваад 2011 онд плейтэн хамгийн анх үзчихсэн. Яа, плейтэн тэр ихт үтсэн юм уу? Хулгайгаар хамгийн анхудаа 2011 онд плейтэн гэж үзэж яг бүтэн Мухан Тэкийн лайв перформансыг бүтүүлчихсэн аахгүй. Тэр үед чи Мухан галт энэ 100-ийн ундаа цамаг мог анх гаргаж ирсэн. Гитараар тайзан дээр сааж магаа би бүр ёо юу болоод байна. Энэ хэрэг болоод нэг үед яг тал арсан байна. Сонсдог хамтлагдаг ш нөгөө нэг ямар тоглолтоор нь үзэх бас аим гоё мэдрэмж. Тийм. Зүг зэрэглэж шиг санагдаад. Харин тийм. Тэгээ метал руу орж байгаа бүр тэр момент нь бүр гоё заяа. Тэр нь болохоор юу байсан гэсэн чинь оюутан болоод ихнийхээ курст Исванси 13 оны 4 сарын 9-ний фестивалыг анхны удаа метал фестивал үзэж байгаа байхгүй. Тэгээд тэгэхэд би нөгөө нэг метал хөгжим гэдгийг ойлгодог бол ерөнхийдөө заа хүнд роктой хүнд хөгжим юм байна гэж зүр ойлгодог болсон байжгаад хамт үзэх гэхээр хүн найз байдаг. Тэгээд ганцаар үзсэн байхгүй. Чи би нөгөө нэг грэнд дээр тавьсан явж байгаа юм чинь. Өсөө ингээ босцсон тийм. Өсөө босцсон ёстой. Сахиан өссөн. Нүдээ ингээ хараа шаацсан. Газар шааж байгаа байхгүй юу? Зохол хөвгт байгаа шүү дээ. 17 нэмт байсан юм тий. Тэгсэн чинь гог гарч ирээд тий. Гог тэгэхэд яг байгуулагдаад жил 2 жил болсон. Одоо гог чинь хөрлөж натаж цаах. Хэдэн онд гэсэн бэ? 13 он биш. 14 оны 4 сард. UB Podcast болсон. Тийм UB Podcast болсон. Тэрийг үзчихсэн нүсэр болсон шүү дээ. Тэр миний анхны метал концерт байсан байна. Тэрийг үзээд би нүд ингээ нэгч чааж. Анх бол ямар метал пистанаар гэж бодсон тийм. Тэгээд тэр зодтолтоод байгаа юм уу яагаад байна гэдэггүй. Мөшөдийг ойлгохгүй. Тийм ойлгохгүй. Тэгэхээр тэр хой зогссон л ингээ сонсоод байгаа шүү дээ. Нэг Нисвас үзэх очсон. Тэгсэн чинь амар метал гараад гарч ирэл. Перформанс хийнгууд би шокнд орчихсон. Бас яг гоё амтлууд аяг байсан шүү дээ. Тийм. Тэд чинь яг гоё хөгжижсэн үе болж таарсан байлээ. Дараа нь бодох юм. Эхлүү яг тухайд ингээд гоё хандлага гарч ирчээд алуу болоод зарим нь үлдээд шинэ апплод ингэж гараад яг тухайд бас яг одоо зүгээрс мүгээрс бас үхэднээс чинь яг амар шат өгсөн байна. Яг нэг community болж тийж нэг учраа олж тоглолт мөл болж эхэлжсэн л үе. Яхтай тэр хэлбэртэй. Анхны за тайзны талаар сонсъё л да. Анх тайзан дээр гарах мэдрэмж ямар байсан бэ? Ямар тайзан дээр гарах? Анхчд юун дээр гарсан? Юун дээр гарсан шүү дээ. Плейтэн шоу байсан тайзан дээр гарсан шүү дээ. Тийм лээ. Тэнд шоу гэсэн. Тэр чинь 3 жилийн өмнө. Ковид дараа. 22. Үгүй ээ. 21. Одоо 25 он билүү. Одоо 22 оны 11 сар. Тийм л. Монгол шилтгэнд нүг үер болдог плейтэн байсан. Тэрний өмнөх жил үү? Тэг үер болдог жил үер болдог. Үер болдог жил. Чиний шоу гэсэн чинь өнгөрсөн жил нь болчихсон. 23 оны плейтэн үер болдог чинь. Тийм. Тэгээ тэр нэг шоу гэсэн оныхоо өмнө болчихсон. Тийм хараа. Тийм. Тэгээд өвөн тэнцчээ тоглох гэсэн юм тэгэл үер болол байсан дөө. Тайзан живчиж байгаа юм чинь. New Year's Day тоглочихсон. Тэр New Year's Day чинь живээд бүр тэр нэг өөр газар тавиад нүгээд тэр Morningstar тоглож яваад гэсэн. Тэгээд харцсан шүү дээ. Тэгээ маргааш өглөөнөөс за Сталин гэсэн чи бүгд явцсан. Өө та яваараа гэж цагтаа өөжтэй ёо. Урт өдөр нь ороод хөвд гарсан шүү дээ. Өдөр хараа.
Таад чи бүр амар гонхтойсэн үстэй. Яа амар гонхтой. Дөнгөж шөнө орсноо 11 өнгөрөөд 12 болж байхад орсноо. Үгтэсээр аваад гэж байгаа байхгүй юу? Орсноо 3 гэд хөөгдөж байгаа байхгүй юу? 170 мянган төгрөг шатчихсан байгаа байхгүй юу? Хүний тэр чи ядчаа түнээс такс авсан. Нэгийн 180 маяар авсан. Би шууд сонсоход бол ер нь бол өдрийн тараах байсан юм байна. Харин тийм бод. Тэнгүүд яхаар гоног сигар тавслыг сэрцэн. Нэрт. Тэгэд баг өвдөг сүдэж гойж мөрөгжиж каса тавсалчаад тэгээд заастаа яавал яг л гэж бодсон чинь. Ер нь бол тийч. Тэний дараачаас яг нэг одоо налах талсан чи тайв. Налах юм үсэн шүү дээ. Тэгээд маш төвс чадал хийсэн л та. Тэгээд бас гоё байсан. Гоё. Шоукейсийн дараа тэгвэл яг нэг болсон ивент кимод фестивалд гарч исэн тайзан ямар фестивал ивент байсан. Ганданд нэг тоглож байсан шүү дээ. Гандан үе. Юу байсан шүү дээ. Тэр шоукейст тэнцээд дараа зун плейтайм тоглоом гээд тэнцэж байгаа шүү дээ. Тэр хугацаанд зөндөө тайзнаар гарсан шүү дээ. Жижиг битээ. Лавад болсны тоглолт чи юу лээ? Тийм лавад. Ямар скрин нэлээ тэр үлээ. Өөр нэг DJ-тэй нэг ивент үү? Тийм, тэн дээр бол нэг тоглосон. Тийм. Тэр чинь гэтээ плейтайм дараа. Тийм шай бус гэдэг яг амар ихтэй. Би бааш одоо ч гэсэн үргэлж бол. Гэтэ энэ зүүн өнөхөд бол ямар болсон бэ? Энэ зүүн плейтайм дээр тоглосон. Плейтайм ара Шартос нойс. Чи яаж лээсэн даа? Ара дээр нэг 2 өдрийн сүүлийнх дээр төгссөн шүү дээ. Би өнөр шүүсэн. Програм харсан шүү дээ. Эдний хамт үзсэн шүү дээ. Үдснээ санахгүй байна шүү дээ. Санахгүй нөх байна. Тэр үйлжсэн бол санахгүй. Тасалцсан байж дээ. Атээштэй. Гитар чинь. Яа та тэгээд ард зугаад би тэгээд за би урагшил чай бүр сонсч дээргээд урагшлаад яваа та авт гэж ингэж. Налайцсан ижигдэрсэн сууж. Тийм. Баярлсан араа бас баярлсан. Араа ер нь айгүй таалагдчихж байгаа шүү. Таалагдсан. Үнэхээр таалагдсан гоё л. Тэгээд тутаа тэгээд тастай болохоор яг ишэд биш яваад байхгүй. Премиум гэх. Тэнийг олон хүн ч явах гэдэг. Тэнийг олон хүн ч явах. Яг сонсдог хүмүүс нь зоригдчихж байгаа байхгүй. Тэрнээс бол яг нэг плейтайм шиг юм янз бүрийн хүмүүс яг эрэг тасалчлаа да. Үгүй. За. Яг нэг гол концепт нь чиглэл юм ч юм уу өдөр хуваачиж байгаа л яваал. Яг зорилттой хүмүүс нь ирээл яваал юм байна. Тэр нь амар санагдсан. Тэгвэл тэр яараа ч нэг юусэн шүү дээ. Хас бүтээсээр болсон шүү дээ. Би 5 дахь нойр алдсан байхгүй. Тэгсэн чинь яг нэг эмхтэд доочод эрт тавлчихсан байхгүй. 3 охин киви. Миний сар юу хөвчлээ. Тэгвэл амар хүнтэйсэн баг тий. Пик цааш юм хаа. Тэгэл маргааш өглөөс ирсэн чинь хүн баг болоо. Яг сонсоо өдөр надсан чинь нэг баг оркестр гараад оо за манай хэлчихтэй. Миний өдөр ирчихтэй. Манай хэлчихтэй. Дараа бол үнэхээр гоёсон. Байгаль маягийн чаасан чинь. Замраа аялчих чам. Бид чинь мөр буцмааргүй санагдаа замдаа дахиад гол мал дээр анж манаа зүгээр. Бид чинь нэг тамирын гол дээр нэг хэсэг хийж үсвсээ бод. Тамирын голоосоор үсийг угааж ирээ. Тамирын гол тийм басаар тамирын үсийг угааж ирээ. Метал лайнапт өдөр хүмүүс нь пүүст амар рок хүмүүс ирсэн байна гэж яаж байгаа юм. Гоё юм яг нэг Тэнгүүр явж байгаа хүмүүс. Гоё юм яг нэг 400 эдийн км. Тэнгүүд яг тэрний зүгээр яг юм сонсгож зоригдсон хүмүүс нь сонсож байгаа. Харин хүмүүс тэгж ирс сонсч байна гэдэг нь бүр ингээд тийм үнцэнтэй. Харин тийм. Тэгээд хоёр төдөгч хашираар ирсэн тийм. Ирсэн шүү дээ, тоглосон шүү дээ. Хашираар ирсэн тийм. Ирэх байсан нэгцсэн. Тэгсэн. Тийм гоёсан. Яа шиг бирлэгсэн баг гэж. тэгэл тасарсан баг гэж. Юу тасраагүй. Хоёр төдөгч би чинь өхөн болж байгаа шүү дээ. Тэгээд шаг бүсээ санахгүй байсан тоглосон. Яг
Гараа дээр 2 жил тоглосон. 2 жил тойлон дээр нэг байсан. Өнгөрсөн жил ч гэсэн амар байсан. Өнгөрсөн жил яг нөгөө бороотой тэмүүтээ ингээд үйлэрхэг байсан шүү дээ. 2 дахь жил шүү дээ. Одоо арч одоо 3 дахь жил болж байгаа. Тийм бороо туртай сайхан байсан. Хүү тавлсан тийм. Хүү тавлдаг жил. Тий. Хүүдэр чи пикэлцээ. Хэл ахагаас дуу юм байна гэсэн шүү дээ. Тэр босараа нисвас гог гэдээс тавсан. Артхутрын fire ха. Fire тоглосон юм уу? Fire тоглоод бороод болсон чи бороо орж марсан. Мэдүүлж чи эхний өдрөө тоглож байгаа шүү дээ бодогцсон. Тэгсэн. Бид нар унаа нясалтай. Тэгээд яваад гэсэн бүндөө. Хооллол гартай. Энэ жил бол гоё тухтай явсан маш өөртөө машинтаа яваад. Тэсээ. Гурван эхний 2 дахь жил чинь хүүд олдог жил чинь би чинь багаар 4 хоног. 2 хоног тоглолтоо үзэл хэлсэн тасархай дээр очиж нэг хоног цаашаа явж байхдаа замдаа тагчна. Тэгээ маргааш шөнө баг. Би нэг юм асууя. Би өмнөх подкаст дээр бас нэг ярьсан. Монголд нэг газ 21 гэдэг ном метал хамтлаг байсан байхгүй юу? Тэрийг сонсч ирсэн үү? Газ 21-ийг би тэр санаад байгаа байхгүй юу? ECDC cover-лдаг самтлаг биш үү? Тэгвэл би нэрийг буруу санаад байна. Тэгвэл Гандан Wave тоглолдог байсан. Тийм. Тэгвэл газ 21 биш. Газ 21 чинь болохоор ECDC cover-лдаг байсан. Рэжигээс машиныг cover-лдаг нэг хамтлаг байсан юм аа. Тэрийг л санахгүй байгаа юм даа гэж. Яг газ 21 тэр хоёрыг хамт гантаа үйдвэл томлдог байсан. Тэгвэл би нэрийг Red Line гэсэн юм. Байдаг байсан шүү. Аха. Тэр нөө бирдэлүү. Тэр чинь мөс л тэр. Нөө Нэг ганц хит доттой амтлаа. нөө бөмбөрчөнд болоод тий. Тий, одоо энэ нэг DJL-ийн Daka хавлаа шүү. А тийм үү. Тийм билээ. Тэд чинь намайг хамтлаг давсан шалтгаан Playtime дээр тогломоор байна гэж авсан байхгүй юу? Туслагддаг дээр үү? Тий. Playtime дээр юу тоглох гэсэн юм а бидэд. Тэгээд нэг хэдэн дуу байна. Тэгээд хэдэн cover байна. 5 дуу бэлдээд showcase орё гэж. Ингээд яг жинхэнэ bass гитарчинтайгаа, rhythm гитарчинтайгаа, бөмбөрчинтайгаа ингээд яг тавуулаа болоод бэлдсэн байхгүй юу? Тэгэл тэнцэж байгаа юм чинь тэгэнгუთ тэр жилдээ нөгөө нэг тайз мэзэн живээ тоглож чадаагүй шүү дээ. Тэгээд тэгэнгуთ тэр нөгөө нэг хүсэл чинь явсаар байгаад тий 3-4 жил болцсон. Тэгээ 2 жил Playtime дээр тоглоход 2 жил хоёуланд нь л гайхалтай байсан. Ялч үү? Ямар ч тийм шүү. Тэчүүлээ. Бункер үү? Биш бункер биш. Юу вэ? Шинэ баах юм хар давуу юм хашаатай. Тий. Тэр байрс дижсэн шүү дээ. Тэр чи юу вэ? Ямар нэртэй шүү дээ. Яг метал хамтлаг тоглосон шүү дээ. Гог мод тоглоод нөө хосог тоглосон. Гог тоглосон. Тэр жил хосог тоглосон юм уу? Тий. Энэ жил хосог тоглоо гэдэг. Энэ жил тоглоо. Далаад бас хамгийн анхны дэлхийд амир хосог тоглосон. Яа, тэнд тэгтээ бүдчин байгаа ич хослоо. Чамайсан шүү. Амар гомдол байсан. Энэ жил би яваагүй. Өмнөх жилийн дэлхийд амир амир хямралцсан. Шаранд даруулаад тэр машин тэр Харин тий. Тэр нь жоохон тийм биз дээ. Гэтэ яг хоо тойрлоод мод өдр тэрээ. Тэр одоо гайгүй мод зүлгэн ургаад бүр хэмэлцээ. дараа жил манай подкаст тийч бичиж маа. Түрүү чи яг хотоос орж ирж байгаа тийм юм нөөлцсөн юм дундлаад байсан те боо хоос шараа юу ганц харагдахгүй. Надад бол амар гоё байсан шүү Харин дээ. тэр нь амар Засамлаас гараа шороол орч бүгд уралцж байгаа. Хамгийн шинэ нэг шүнэг явж байгаа байхгүй. Би замаа мэдгүй байгаа шүү дээ. хаас юм Чи ингээд хамаа баг хоёр биш. Зиасекс. Би явж чараад Буцаа иргээ. Ясекс. тэр зүйлс нэг яагаад Гэтэ тэгэл гоё. Энэ хаана бүх хүмүүс ямар сонсдог гэж байна. Надад бол гоё сахилахгүй санагдсан. Хахаа агаал яваад. Дагаа яваад. ингэ тань гэж. Яа нэг чинь нөр мототор явж байгаа тайлбарч болж байна. Дата бүр олон байс гоо чиг. Хант. Араач гэсэн бас нөрч юм. Бас энэ жилээс 20 оноос бас мошгийн бас амтгч юм тоглосон юм. А тийм байсан тий. XMF байгааз тий. Яг төрчмийг гэсэн бол би нэг одоо 3 дугаар ярьж байна. Би бүр шилхэнийг харамлаад ах юм. Харин тийм.
Энэ дээр өдөр өмнө гарсан стандарт зөв юм стандарт. Мик салгаа тавьчихсан дээ. Тэгсэн ш нэрээ. Ингээд мик нь унтж байгаа үстэй. Чи өмнө гарсан амтлаад мик ингээд салгаа хийцээ. Суллаа хийцээд гэсэн. Би яг бариад ойрсон чи мик зүгээр унжид. Стакс. Тэгээ буруу. Тэгээ цаг таар дэрсэн. Чи юу нэс? Тий. 24 оны плэт. Нөгөө бахан хар даваа маа. Бүгд зөв. Хамхина нэршиг байвал ичмэг өнөө. Араас тийм юм. Юу одоо алцганаад л юм биш үү? Хамгийн алцгад дээр тавьсан байгаа нь юм л тах. Тэгээд ямар л жоохон зогт үзэх хандлагатай. Бороо хамчих зэрлэн. Тэнийг дараараа тэрнээ хөгжмөн болчоод үг байхгүй. Тэр дочиг үлээ тэрнийхээ төгөөг нэг дараа тоглож исэн тий. Тайзан дээр тоглож исэн. Тий. Шүлэн өмнө болоогүй шүү гэж тоглолтог үү тэр чинь. Тийш дээ. Тэгээ нөө урцгаа нэлсэн. Ямар ч юм байхгүй. Тий. Гэхдээ да. Гүрдэж тоглосон юм. Дараа нүг биччихэ. Тэгэхээр тэрний аяа хөгжмөн л байсан шүү дээ. Хөгжмөн болчоод идэг үг нь болдгоо дуунууд тухайн үед зөндөөсөн баг. Тий. Тэгээ тоглоал идэг гэсэн. Тамхилах зур муурын аян болцсон үг нь бүтсэн түүх нь бас гоё шүү дээ. Бүр гоорыг чинь бүр загинсан шүү дээ. Үгээ бичээд тэгээд чи. Тэгсэн чинь Тарайчи гэдгснээ өөр өөрөөлөө орсон 2 цагийн дараа гарч ирсэн амар өвч юм уу. Ямар ч цаг найзаа. Хариуцлагатай бугастай. Гориктэй нэг хипхоп байжгаад амьд үчмэл авсан тэрнээс амар гой санагдаж байгаа. Pop чи ерөөд бол зөвшөөрүүлэх штеп. Rhyme. Тэнгүүд яг нэг rhyme-аар ингэж юу ядсан сүүл толгой хаалхан болчих юм. Тэгж яаж яг нэг амьд үчмэл оруулаад тэрнийг ингэж уусгаж ингэж шингээж нэвтрэнгээр ингэж ерөөд бол шайд бүх садлах юм бас. Гой дуунуудын слоцсон баг тэндэлгээд өгөх гэж юм. Тэгээд хипхоп батаа ямар орлог сонсдогсан. Би ч амар ч олон сонсдог байсан юм. Оппозит сонсдог байсан. Тэгээд жоохон бахта татар сонсдог байсан. Тэгээ нэг 8-9 мөсдгөрөнд болоод ирэнгүүтээ бигийн сонсдог болол топак сонсдог болол. Тэгэл нэг тэрнээс бас итрээгүй тэгэл. Би ч багтаа ч клик бум гангста сервис. Бороо зөв цагтаа. Тэгээ оппозит л жоохон янгалж ороод. Тэгэл би хэм бол гангста сервис амар хүнсэн шүү дээ. Хипхоп таагүй байсан. Би сая яг бодчихлээ яг хипхоп ярьчих. За яг нь new metal гэж бодсон. No metal чинь би no metal амар таахгүй. Яг Корон сонсоод дараа Limp-Bizkit сонсоод. Limp-Bizkit бол цэвэр ерөөд бол амьд үчимтэй хипхоп шүү дээ. Тэгэл Limp-Bizkit-ийг сонсох юм бийж болт юм батаа гэж. Тэгэл дараа нь Корон сонсож юм маягтай шаа. Тэгэл за no metal гэж ерөөд бол ахчихсан. Тэгээ Нисвасын анх тоглолтыг үзэж байгаад бол яг нэг башингийн дээр үрдэж болоод байдаг ах нарыга тайцсан дээр харсан ч бас айгүй гойсаа бичсэн тий. Тийм хөлтэй. Ер нь амар догтлж хүлээдэг тайз гэж байгаа юм. Тайз болгоноо л ер нь догтлж хүлээдэг үү? Тоглохтой юу? Тоглохтой. Тайз болгоноо л тоглож хүлээдэг. Алдчихгүй. Fucked up тайз яг юм. Зээл. Тэр жимбиг шаачдаг шүү дээ. Тоглолцоод факта болоо буудаг буусан тайз үү? Бага. зөндөө үздэг. Бага шүү дээ. Тэгэл автосаал сайн байгаагүй шүү дээ. Одоо ч гэсэн сайн биш. Тэгээд бид чинь тэгэл хөгжмөө бэлэж амждаг л хүмүүс аахгүй. Тэгэл нэг тоглоом зоолттой алдаа гаргана. Яг нэг яг амьд хөгжмийн авшууд нэг тайзан дээр гарч ирээд мьюзик саунд чек хийх гэж ирэхэд бас тодорхой хэмжээний цаг хэрэгтэй л дээ. Тэнгүүд тэрний за 5 минутад дотор шүү гэдэг чинь тэрний үед бол асуудалтай. Асуудалтай шүү дээ. Тэр чинь саунд чек хийгээд тэгээд тайзны урд хүмүүс зогсоод идэг. Тэнгүүд ингээл саунд чек хийж байгаа дотроо ингээд хамтлагийн сандарч байгааг мэдчих байхгүй. Ялангуяа шок хийсэн. Ингээд бол яг тийм юм дээр удаан саунд чек хийгээд байгаа юм бол нөө хүмүүс нь ингээд залхачдаг ч юм уу.
тэгвэл газ саунд чек хийгээл газ тоолол тэр яг нэг яг сасандаа өгөхгүй ч юм уу. Тиймэрхүү үеэд бол байдаг. Тийм байгаа. Тэр чинь гэхдээ тэгээд зохион байгуулагч нарын бас юм байгаа шүү дээ. Тэгээд бид нар болж юу явах вэ? Ер нь хамтлаг болгон тэгэл очиод саунд чек хийчихье. Тэгэл очихоо нэг зохион байгуулсан талаас заримдаа тайзан бүрэн засагдаагүй хүчмүүдээ зөөж дуусаагүй гэдэг ч юм уу бас болоод саунд чекүүд байнгын хоошлно. Тэгээ тоглолтын цаг хуваар нь тулчдаг. Тэнгууд нөгөө нэг туг тактик хийдэг амтлагууд нь гараа саунд чекгүй гусна. Тэгэл энэ зэнзэн бодлоо шүү дээ. Аль талаараа л хичээж ин да. Тэгээд Монголын нэмдэг чинь. Тийм. Баярлах хөө. Тэгээд сайн суучтай зүйл. Манд тугай гэж байна. Тугай. Тайзан дээр гарахын бол хамгийн гоё юм юу вэ? Мэдрэмж тэгэл. Одоо нэг мэдрэмж төрдөг. Одоо чи бид чинь сүүлийн бас сандрах нь гайг болчтой. Гэхдээ бас сандардаг. Тэгээ хамгийн гоё нь зод нэг бид эдийн ингээд илэрхийлэх гээд нэг илэрхийлсэн тэр дууг ингээд бид одоо чинь бид болоод ингээд тоглоод ингээд хийж байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэрийг хүмүүс ингээд хүлээж аваад тэг ингээд цуг ингээд бид эдийн цуг ингээд гоё enjoy яваад бүр амар гоё санагдаж шүү дээ. Тэгэл бүр зарим нь ингээд өөдөөс хараад баг надтай цугдуулж малаа шаа юу болоо гэж бодсон. Тийм. Одоо бол тэр гоё мэдрэмжээс сарлаагүй шүү дээ. Шүлгээ бичин даяа зөхөн за юу ч дулаад байгаа. Тэгээд өөртөө тийх бодох юм байна. Гэхдээ тэрийг ингээд бичүүлсэн өөрсөндөө ихтэй болчиход тэнгууд нөхөр хитэр сонсогчдод болж малаа тоглонгууд тэр хүмүүс амаргаа хүлээж аваад тахаар оо гэж алж өгч байгаа юм чи тий. Мэдрээд тэр мэдрэмжийг хуваалцаад тий. Гэтэ стил одоо ингээд нэрээ ингээд хамтлаг болчих тоглоод байгаа юм бах та гэж боддоо. Тийм мэдрэмж төрсөн. Одоо арай гайг болоод багаараа гайг болоод. Гэтэл шинэ дуу зохиох болгонд бас тэгдэг. Тийм мэдрэмж дахин төрдөг. Энэ дууны утга санаа бол бидний дууныхаа утга санаа болон юм дээр их ажиллаад идэг байхгүй юу? Шүлэг юу илэрхийлэх гэдэг байгаа. Альбом ямар концепттэй байх юм? Дараагийн альбом руу яаж шалбах цаг гэдэг ч юм ингээд их ярилцдаг байхгүй. Тэнгууд тэр талаар ойлгож байгаа болов гэд коммент дээр уншихаар ойлгочод идэг байхгүй хүмүүс. Тэгээ тэрийг чинь сонсохоор уншихаар бас амар гоё байгаа юм чи тий. Биднээс бид ч бас ганцаархнаа шай бүс биш юм байна шүү дээ. Олон шай бүс байгаа юм шүү дээ. Тэр мэдрэмжүүд шин дуу хийх болгонд тайзан дээр шин дууга тоглох болгонд мэдрэгддэг. Дараа ажиллаж байгаа пис гэж. Хамгийн хариуцлагатай юм бэ? Би л хатад. Хамгийн хариуцлагагүй нь бол би. Манай бэс гитар ч бас мундаг хариуцлагатай залуу юм. Энэ надаас бус нь хариуцлагатай байх юм уу? Одоо ингээд яг нөгөө нэг хамтлаг болоод хамтдаа хөгжим уран бүтээл төрөөд яваад хахаар яг л нэг гэр бүл шиг болдог өөр нэг хоорондоо нэг тийм харцаараа ойлголцдог энэ сүлдээ тийм баг гэр шиг байдаг тийм юугаар ойлголцдог гэсэн хэлхин чийш сүнсээр хичээл таяа тийм гэсэн баасаараа ойлголцсон. Тэр чинь тэгэл нэг альбом хийхээ он зөндөө юм болоод судалцаа бас тийм гутаа сая бид нэр бид нар яг нэг гэр бүл болчихжээ гэдгээ сая зууны араад дээр ойлголцсон гэх юм уу. Гэхдээ өмнө мэддэг байсан ч гэсэндээ би биндээ илэрхийлж чаддаггүй байсан байгаа байхгүй. Тэгэл нөгөө татгшаа хүмүүс амьд үжин сонсдог хүмүүс ямар байдаг вүлээ. Тийм интроверт л гэдэг шүү дээ. Тэгэл тэрийг ингээд би бинийгээ хөгжмөө ийл та бэлтгэлтэй ийл та ингээд хад яагаад ингээд байгаа гэх мэт. Тэг эсвэл би биенийхээ санаанд хүрдгүү асуудлууд хүмүүсийн харилцаач уусаал нэг тийм байдаг шүү дээ. Тэгээд сайхан муудалцнаа. Тэгээд сайхан хэд нэг токсик бошигдсыг сайхан сална шүү дээ. Блокч түүх байна тий. Буцаал тэгээд биенээс уучлахгүй. Тэгэл энэ бүхний ард юу байсан бэ гэсэн чинь аль хэзээ нэг гэр бүл болцсон байгаа юм байна. Тэгвэл энэ дээр л тогтъё. Одоо тэгээд юу ч болж исэн хамтдаа байя гэдэг тэр яд тогтцсон байгаа л гэсэн. Гоё юм. Бас нэгтчих. Яа. Гэр бүл болцсон байгаа мэдрэмж. За санаа тоглолт хийж бэлтгэл хийхээс бусд үед хамтлагийнхнаараа хамтдаа ямар нэгэн үйл ажиллагаа хийдэг байгаа ингээд фан активити.
биш. Тийм үү юм байна төөхмөх. Надаас бусд надаар газар бисэд идэв. Би нөө бисэд тоглолтгүй байхгүй. Тийм. Тэгтээ яг угаасаа манай хамтлагч бүгдээрээ нөгөө нэг ажилтай, ихтэй хүүхдтэй хүмүүс аваад идэх байхгүй. Ер нь бол чадын ядна л нэрээ нийл бэлтгэлээ хийдэг. Гэтэ бэлтгэлээ хийхтэйч тэгэл бас чөлөөтэй хийхгүй тэгэл хөлтөн салган 2-3 цаг хийгээл сард 1-2 хийн заримдаа бүр сүүлдээ хийж бэлтгэл хийсэн шүү дээ. Нойлын дараа байрны асуудлууд юу гэдэг бол яаж шийдэж Би бэлтгэлийн байр юу гэдэг юм? Манай цуслан дээр бас шийдэг. Өмнө байгууллагатай болохоор бид нар тэгэл бусдын адил нэг байраа түрээслээ ингээд цагтаа баригдаад идэг байсан. Тэгээ тэр бол амар хэцүү. Хөгжим хийх зохиоход нэг бэлтгэлийн байрны дээр 2-3 хамтлаг байгаад байдаг. Тийм байдаг. Тэр хөгжим хийхэд орчин бүрдэж өгдөг, цагандаа баригдана, хоорондоо ярилцаж амжидаг юмнууд гардаг байхгүй. Тэгэхээр маш чөлөөтэй хөгжим хийх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тийм ерөөдөө бол чөлөөтэй байж ижил ерөөдөө хөгжим бүтэж байгаа харин. Одоо ингээд ерөөдөө бол ихэнх хамтлаг, за ихэнх хамтлаг гэж ер нь зарим хамтлагууд ингээд за энэ community дундаа ерөөдөө бас гайгүй босчоод тэгээд ерөөдөө бол нэг 10 хүн тогтооч юм. Тэрс ингээд цамаг гаргаагүй хамтлагууд амих байдаг шүү дээ. Ер нь за бөөнд нэлж цамаг гаргая ч юм. Ерхэд бол тэр шийдвэрийг яг ах яаж гаргаж ирсэн бэ? Ерхэд бол цамаг дээр ажиллах хэрэгэд бол ямар хүн байсан. Цамаг дээр ажиллах. Бид яг тэг цамаг гаргая гэж ярьж байгаа байсан үед ч баг тэр 6 дууны 4-5 нь бол гараг болцсон байсан. Тэг яг зургуулаач бараг болцсон биш. Тэгээд нэг 4-5 цацсан ч байлаа. Агуу 3 цацсан шүү дээ. 3 цацсан. Тэгээ 3-д бол цацсан биш. Тэгээд бостонда зөв нөө бичүүлээгүй цацаагүй. Тэгэл ер нь бэлтгэл дээр бол бэлэн болчиход байгаа. Тэгэл яг цамаг гэж нэг бас нэг 8-10 маруу эсвэл 10-аас тийш юм шиг болчих шүү дээ. Тэгэл тэгвэл энэ 6-аараа зүгээр EP цацгийг л тэгэл EP болохоор тэгээ нөө үлдсэн дөрөндөө бичүүлэл цацчихсан. Гэтэ яг тэрийг нөө хийж явах явцсан юу байхгүй юу? Одоо ихний бүтээгээ цацсан байсан 2 дуу утга санаа нь яг нэг концепттэй байсан байхгүй. Тэгээд манайнаас гарч байгаа шүлгүүд нь ч гэсэн ер нь тийм дотоод төрсийн тухай гарч ирсэн учраас концепт юм дээр бариад энийг аль EP болгоё гэдэг концепт бариад илүү үлдсэн дуун дээр шүлгэн дээр ажиллаад гаргачихж байгаа байхгүй. Тэнгуут тэр альбом тэгээ бүтчихэж байгаа. Хөгжмөд нугасаа болцсон байсан. Шүлгийн мөлөг юм дээр жоохон ажиллал. Тэгээ нэг концептын дээр бариад тэр үлдсэн дугаа бичүүлэл хэрэгтэй. Юу EP болгож цацсан. Тэгээд тэрнээс холбоотойгоо одоо 2 дахь альбом руу орж байгаа. 2 дахь альбом ерөөдөө шийдэж гэсэн юм байна. Тэгэл боломж л алдвал дуунуудаа хийгээд бүтэж байгаа юм хэрэгтэй. Яарвчлмаар л байгаа. Би биндээ хэлээл байгаа. Гарагхан дуу хийгээл та, бэлтгэлээ хийгээл та. Тэгэл аль нэг нь амжихгүй тэгэл яваал. Тий, одоо яг цэвэр нөгөө одоо манай community дунд яг цэвэр амт хүчмөр ингээд ажиллаад амьдраж байгаа гэдэг л жоо. Тэгэл бол хүн болсон ихэд бас хажуугаар ажил хийдэг. Тэмүүт ингээд одоо амт хүчмийн хамтлагийн дуу гаргана гэдэг нь ихэд бол яг нэг ганц артист ч юм уу тий. Ингээд очны ингэж хийгээд хамаагүй зарталтай. Бага гэдэг. Тэмүүт ингээд болоосаа нийлэн за дараач нэг 5 саунд картын дээр 5 өөр замаар ингэж бичнэ. Тэгж бичсний дараа ингэж ирэхэд бол дуу гарна. Хоолоо бичнэ, бөмбөрөө бичнэ, гитараа бичнэ гэдэг. Ирэхэд бол нэлийн зарталтай байгаад байдаг шүү дээ. Тэгмээ тэр одоо санхүүгийн асуудал ирэхэд бол яаж шийдэж юм. Тэгээд дуу бичлэгийн студид ирэхэд бол аль болох хаана хийж юм гэсэн. Тэгэл тоглолтноос олсон мөнгөөрөө тэгэл тоглолтноос мөнгө олохгүй тэгэл өөрсдөө л гарах шүү дээ. Хоримтлал үүсгэж байгаа байхгүй юу? Хоримтлагддаг уу хоримтлал? Тоглолт гэдэг. Ясны хоримтлал байх. Яасан байна. Тэгээд тоглолтноос мөнгө олон ч ичтэй платинаас хитэн заас авсан, араагаас хитэн заас авсан. Тэгэл өөр ямар ч болохгүй байхгүй шүү дээ. Тэгэл өөрсдөө л хүний тэдэг аргая. Энэ дугаа хий, бичүүлье. Тийшээ холбогдчихлоо. Арайгаа бүстүүд болчихлоо, энэ бичүүлье. Тэгэл дада хавьяасаа л юм удаа хийж байгаа. Араагаас мөнгө авсан мэдээ. Зарим хамтлагууд би зарим хамтлагуудаас хасаад араа болохоор биднээс лөө очиж
очих зарлалын чинь даяа, уух юм чинь даяа, гэрийн чинь даяа тэгээ танах тоглож байгаа гэсэн чинь. Ер нь сасуус хамтлаг байгаа гэсэн. Ер нь тэгсэн л би дэсэн. Чад үсээ хаад тоглож. Мөнгөгүй харагдсан болов? Ядуу харагдсан болов? Түрүүн шиг ярьжсэн шиг угаасаа их үзүүтэй гэж байгаа шиг санагдав. 28 чинь дэтгэж байлаа. Хавт байсан юм уу? 28 гэж 11 сарын уу? Тийм. United гэдэг нэг хамтлаг. Ихрээглийнхэн авчирч байгаа юм байна. Харин тийм. Ихрээглийнхэн бас гоё. Өнөөдөр нэг мэдээлэл хийсэн шүү дээ. Өөр газар болчихсон. Бас гадаа цантлаг ирнэ гэжсэн. Тэрийнхэн нэг нь мартчихсан. Марк лу? Хамтлаг. Марк лу. Монголоор морг юм шиг. Морг. Тэр морг гэж хэлсэн шүү дээ. Морг талаар хэлсэн шүү. Тэг чи хамтлаг үйдэг юм уу? Яа. Бааштай. За шайлгуур хамтлаг. Шайлгуур хамтлагийн хувьд одоо дараагийн план за 2 дахь цамаг гаргана гэж шүү дээ. Тэрнээс өөр план юу вэ? Хүлээж байгаа тайз ч юм уу өөр юм төлөвлөсөн зүйл цаашдаа. Тэр нэг юу ярих юм шүү. Бэрисүү. Тэ? Яах юм уу? Яах юм хөө. Secret. Юу тодорхой зүйл биш болохоор. Окей. Secret to yourself. Өөр зориг одоохондоо байхгүй энэ өөр. Яг ингэж байгаа юм шиг надад санагдаж байна. Клэдээр гарснаас хойш тэгээд ерөнхийдөө бас Монголын амт хүч ингэж тодорхой хэмжээр хөгжиж байгаа. Тэгвэл ингэж гадны фестивалууд ерөнхийдөө бас Монголын амт хүч хамтлууд яваад байгаа шүү дээ. Сая план болж явлаа. Тэгээд бас одоо ресторан ингээд даазыг тавьж явж байна тийм. Тэнгүүд тийм гогч хэрэг бол яваад шүү дээ. Тэнгүүд хэрэг бол гадагшаа болох хэрэг бол зөвлөгөө байна уу? Аль эсвэл одоо санал авсан байна уу? Аха. Эсвэл аль болох нөгөө нэг альбом релиз production дээр илүү харж байна уу? Аха. Яг яг ч гадагшаа явах зорилго байхгүй. Яг тоглох боломж болол угаасаа тоглоно. Тэгээс яг хамтлагийн зорилго гэвэл тэгэл одоо чинь тэр хүрэх гэж байгаа юм аа хүргэх тэгээд тэрийг хүмүүс ойлгож ивэл тэгэл зорилго хэллээ. Тийм. Фэм гэхээс илүү алдар нэр гэхээс илүү яг тийм. Юусэн шүү дээ. Фаргуулт нэг EP гарсан. Тийм. Ард нүгдэн болсон. Яа санал авч ирсэн. Ерөнхийдөө яагаад шайг өгсөн сансан. Хэрвээ тэр бас аюул чанартай юм гэж явуулсан. Юу хийх 113 болохоор нэг хур ах таньдаг. Тэгээд би нөгөө нэг хамтлагт ороогүй байхдаа нөгөө нэг зүгээр хоббигоор нөгөө бөмбөр тоглолдог тийм байсан байхгүй гэртээ. Тоглолдог ч гэжтэй одоо нөгөө нэг зүгээр л би дуртай аваа тавьсан. Тэгээ хаяа нэг суучна тийм байсан. Тэгээд манад нэг ирээд чи бөмбөртэй муу инээ тэргээд явах хүчмүүдээ асаагаад би нэг юм яваадах чи нэг юм яваадах гэжсэн анх тэгжсэн. Тэгээд би нөгөө хипхоп бөмбөр явангууд цаашаа шууд өглөөл нөгөө фристайл энэ яваал. Тэгэл заок энийг прожект болгож хангалттай болохоор юм байна гэж хамгийн анх тэгж ярьжсэн нь хийцээч юм тий. 20 мөр онд юм уу? 21 онд ч юм уу тийжсэн байхгүй. Тэгээд дараа нь би шай бөмбөртөн тэр ороод ингээл болчихж байгаа шүү дээ. 2 3 ном уццал. Тэнгууд ах залгаал юу яа. Ахт нэг 6 дуу байна. Энийг амьд үчимтэй юм амтлагыг тавьмаар байна. Танай амтлаг боломжтой юу гэвэл тэг уулзаад үзээл ерөөдөө тэгэл болцсон. Тэр бол амар гоё ерөөдөө чанартай. Тэр чинь юу лээ live session гэдэг үстэй тийм шууд room service тийм. Room service зоны зугаагийн ерөөдөө юу гэж. Тийм. Тэгэхдээ бидний бүтээл гэхээс илүү тэр юу л та нэг хөгжим зохиогч нь төвлөрд залбаа гэдэг нөгөө бит мейкер гэдэг байхгүй юу? Тийм. Тэр хүний хөгжмийг бид нар амьд хөгжмөөр хөрвүүлсэн баг. Гэтэ маш дотн хөрвүүлж байгаа шүү дээ. Тэр чинь дууралтууд нөгөө дандаа нөгөө электронны зүйлүүд явж байгаа учраас. Яг тэгэл чадхаараа л яасан да. Тэгэхэд чинь бид нар ч угаасаа мэрэгжлийн хөгжимчд биш болохоор тэгээд чадхтаараа л тийм л өмгцэн дээ. Юу яаж бөмбөрт олж ирэх гэдэг бол. Түрүү нөгөө ярьжсэн шүү дээ. Анх 14 онд метал хөгжмийг сонирхоод тэгээд тэрнээс хойш би ерөөс ингээд найз
нөхөдгөө учраас ганцаараа судалсан байхгүй. Тэгэл ингээл метал хөгжим юу юм, философи нь юу юм, яагаад хүмүүс ингэ бүжиглээд байгаа юм гэдгийг ингээд судалдаг болоод тэгээд өөрөө нэг тэмдэггүй автчихгүй. Тэнгууд би нөгөө тэгээд тоглолт алгасаа болоод ингээд хөгжмөдөө сонсонгууд надад зөвхөн бөмбөр сонсогдоод байгаа байхгүй. Тэгээд би яг л бөмбөр тогломоор байгаа байхгүй. Нөгөө анх хөгжим сонсохосоо л би уусаал би нэг юм ингээд манайнаас бүгдээрээ хэлээ би нэг юм диктофон байхгүй. Зүгээр сууч чаддаг нэг юм ийм хүн байхгүй. Тэгэл тэр одоо нэг хөгжмийн аялалгуу мелоди гэхээс илүү хэмнэлт нь илүү дуртай байгаад идэг. Тэгээ тэрийг би одоо зүгээр бүтээх хүслээс илүү сормоор санагдчихсэн. Тэгээ хоёрдугаар курстай ах зүгээр нэг сар дугууланд явбал сурч ирсэн. Тэгээ тэрийг ерөөсөө хөгжүүлээгүй. Тэгэл хаяа нэг тоглож моголдог байж байгаа л ямар ч нөгөө нэг найз метал нөхөд найз зөвхт байхгүй. Тэгсэн чинь гараад намайг олж ирээд ингээд би сайхан метал ажилладаг болоод хамтдаа болоод тийм баярлалаа гэж. Тийм. Тэгж л одоо бөмбөрийн чадвар маань хөгжсөн төгт одоо ч балаг байна да гэж. Тэгээд анхны бөмбөрөө хизээ авч ирсэн. Тэр нөгөө нэг улаан юу гэдэг лагерын машинд ч байдаг бөмбөр мөн үү? Тийм тэр чинь хоёр дахь бөмбөр намайг бөмбөр. Тэрний өмнө нэг электрон бөмбөр би урдаас цахиж авчирчихсан. Нэг ахаар дамжуулаад. Гэрийн жүргэд бол бааса өвчих дуртай. Гүүвээс үг мөвчж байгаа ч үгүй. Тэгээд хөгжилж байгаад үг бичдэг. Авиасан сэргээсэн. Энэ анхнаасаа ихэд бол бакал гэж явсан. Вист 9 жирийн дуудалт гэсэн юм уу. Тэгээ жоохноос бандрагч дуулал. Justin Bieber сонсч байсан. Янз бүрийн л тэгэл яг зэрэгээс алдаж ирэл. Өмдөж юм сонсч эхлэв. Тэгэл гэсэн чи яг нэг тэр үедээ нэг жоохон бүдүү болоод байлж байсан юм шиг. Тэгэл жоохон ойрлоод үзмэжгэлгээл бас хараар гал сурсан даа. Манай дөрөвд дугаар гэсэн шапу гэсэн маш баярлалаа. Баярлалаа өөрчлөлтсөн баярлалаа. Баяр сайхан ярил болсон тэгээд бид дөрвийн бицхэн яриаг сонсогчдоо бас баярлалаа. Баярлалаа. Бидний фичиг хүсэлээ. Лайк болон subscribe дараарай. За баярлалаа. Ишээ хашаа би болцсноо. Ишээ. За баярлалаа. За баярлалаа.